заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглал нь эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь тогтсон хугацаанд түрээсийн төлбөрүүд төлбөрийг тооцоолсуулнэ. Гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээний нийт үн, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусгах журмыг заасан байхыг шаарддаг. Энэ шаардлага хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байна. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэл зааврын дагуу гэрээний зөвлөлт бол эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу 3 дахь шидэгээр үйлдвэрлэх эсвэл бодлон авах үүргийг хүлээдэг бол түрээслүүлэгч нь гэрээний зөвлөлийг бодлон авах эсвэл хүслэх эрх үүрэгтэй байж болно. Дээрх бодож шидэхэд түрээслэгчийн захиалгаар гэрээний зөвлөлт бол эд юмсыг үйлдвэрлэх буюу нийлүүлэх, түрээслэгчийг зохих хөлс зардлыг шаардах хэрэгтэй бөгөөд гэрээний зөвлөлт заасан үйлчилгээ хийх, түүнийг тохируулах, суйрлуулах, ашиглахтай холбоотой үнэн зөв мэдээллийг түрээслэгчд өөртөө түрээслүүлэгч нь гэрээний зөвлөлт бол эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн эсвэл шаардлага хангаагүй юмсыг шилжүүлсэний хариуцлагыг эд хөрөн хүслэх гэрээний нэгэн адил хүлээнэ.